Та бүхэндээ бүгдээр энэ өдрийн мэндийг хүргэе. За миний уншлагыг үзэж байгаа хүмүүстээ маш баярлалаа. Сэтгэл хөдлөлтөж байгаа. Бас лайк дарж байгаа, subscribe хийж байгаа бүх хүмүүстээ баярлалаа. Чин сэтгэлээсээ талархаж байна. За би тэгэд эхлээд одоо нэг удаагүй байгаа. Тийм болохоор бас юм болгоныг гоё эмх зэгцэнтэй орж зэгцрээгүй бас янз янзаар туршаал үзэл явж байгаа шүү. Тэгээд тэр юм наалгараа удахгүй тэгээд яг нэг арга барилаа болоод нэг зэгцрээд ирэх баха гэж найдаж байна. За өнөөдрийн сонголт болохоор ийм 3 төрлийн сонголттой. Тэгээд энэ 3 төрлийн сонголтоос та өөртөө татагдж байгаа. Өөрөө хамгийн ихээр ингээд сонирхож байгаа одоо стикерээрээ сонгодог юм уу, хөзрөөрөө сонгодог юм аль нарийн ч болно. Тэгээ өөрийнхөө дотоод мэдрэмжээрээ сонголтоо хийгээд тэгээд доор хэсгээс одоо сонголтынхаа хөзрийн уншлагыг үзээрэй. За нэгдүгээр уншлагыг эхлэхийн тулд нөгөө 2 хөзрөө ингээд тавьчаад. За өнөөдөр энэ хөзрийг сонгосон хүмүүсийн уншлагыг эхлэе. Тарат Wonderland гэсэн энэ хөрхөн хөзрийг би өнөөдөр анх удаа ашиглах гэж байна. Тэгээ мэдээж олон хөзрүүнүүдтэй тань бүрэн танилцаагүй. Тэгээ өнөөдөр энэ хөзртэй танилцсангаа энэ хөзрөө уншия гэж бодож байна. За тэгээд нуршаад бол тийм ярьлаа гэж зарим хүмүүст бас загнуулж ирсэн байна. Тэгээд бас өшөөрэй. За хөзрөө өөрийнхөө нэрэгтэй нэгтгээд орчлон ертөнцөөс мессеж авахд бэлэн болгоод нэг жоохон тайрн уншиж димаа. За хөзөр мань нэгдүгээр хөзрийг сонгосон хүмүүст мань хэрэгтэй мессежийг нөгөөрөө би одоо бас нэг жоохон тайлбар хийчихэд ер нь ямар сэдвээр унших вэ гэдгээ ерөөсөө ингээд эхлээд ерөөсөө шийдсэн байдаггүй байгаа. Яг тэгвэл ингээд танд ямар мессеж сэдв хүргэх гээд байгаа нь хөзрийн ингээд дэлгэх явцад өөрөө тодорхой болж ирдэг болохоор би өнөөдөр яг тийм сэдвээр хийн гэж би бол хийдгүү байгаа шүү. Тийм бос хүмүүсээс бас мэдээж ялгаа байгаа. Хүн хүний арга барил, хүн хүний одоо мессеж авах юу нөхөр байдаг баг. Тийм болохоор миний хувьд бол ер нь өнөөдрийн уншлага тань зориулагдсан уншлага яг ямар сэдвээр эхлэх вэ гэдэг ерөөсөө тийм тодорхой биш байдаг байгаа. За одоо тэгжээл ингээ яриа явж идэл. За ингээд нэгдүгээр сэдвийг сонгосон хүмүүсийн уншлага одоо ингээд хийх гэж байна. За ертөнцөөс нэгдүгээр группыг сонгосон хүмүүст минь за энэ хөзөр гарч ирж байна. Five of Pentacles гэсэн. За 5-ын зоос жоохон зоос мөнгөний асуудалтай, мөнгө төрөний жоохон асуудалтай байна уу яг энэ цаг мөнгө. Яг энэ бол сая одоогийн мессеж энергийг авсан байгаа. За ингээд төр ийшээ тавьж байгаад дараагийн яг голлох ямар сэдвээр уншлага явагдах вэ гэдгийг энэ хөзрөөсөө татъя. За нэгдүгээр сэдвийг нэгдүгээр групп сонгосон хүмүүст байна. Өнөөдөр яг ямар чиглэлийн мессеж хэрэгтэй байна вэ? Тэр мессежийг нь өгөхөд зориулагдсан. Гаргаж өгнө үү? За ийм хөзөр дэлгэгдэж байна. Ийм хөзөр. За нэгтэй энэ хоёр хөзрөөс нэг за нэгдүгээр групп зориулсан хүмүүст минь илгээсэн мессежийг илгээх мессежийг уншлагын газар гаргаж өгнө. За энэ хөзөр өөрөө надад л энэ чиглэлээр та хэдэд минь мессеж ирэх нэ. За голчлон shark гэдэг swim away from this situation гинэ. Swim away shark. Swim away from this situation. За дараагийнх хөзөр болохоор энэ tree гэдэг ингээд нэг модны хөзөр. Модны хөзөр болохоор голчлон health, enrollment тэгээд одоо нөгөө сүнслэг байдал, тэгээд karma,
өнгөрсөнд болсон үйл явдал, өнгөрсөнтэй холбоотой мессежүүд энэ situation гэдгээр болохоор энэ situation-ээс одоо нэг үйл хөдлөл аваад одоо ингээд үйл хөдлөл ингээд аваа гэсэн мессеж байгаа байхгүй юу? За тийм чиглэлээр уншлах голчлон явагдах нэ. За сая өөрийн нөхцөл байдал дээр болохоор Five of Pentacles гэсэн хүсэр гарч ирсэн. За одоо өөр ямар хүсэр гарч ирэх нь вэ? Хүсрийн зургаас гарч харахад бол одоо нэг жоохон мөнгө төгрөгийн асуудалтай ямарваа нэг юмтай ингээд нэг зурлцсан байдалтай. Гэтэл одоо ингээд өөрөө бол тэндээс холдох ямар ч тийм одоо нэг хүслэхгүй. Гэтэл зайлшгүй одоо нэг тийм холдох нөхцөл байдал шаардлага. Энэ нь болохоор яг юу вэ гэхээр мөнгө санхүүгийн одоо хин нэгэнтэй маргалцсан тэмцэлдсэн байдал байд юм. Тэгэнгүүт одоо тэн дээрс зайлшгүй за одоо жишээ нь одоо нэг хин нэгэнд мөнгө өгчөөд ингээд авч чаддгүй байлаа гэд ингээд бодоход одоо яршгаа зүгээр ингээд одоо орхиод явчихаа гэд ингээд тэгэхээр өөрөө бол одоо би энийг энэ нөхцөл байдлыг одоо ингээд орхиж явмааргүй байна тий. Яаж хийж байгаа л одоо энтэй уучраа олмоор зурлд гэд байгаа гэсэн тийм зурлдсан тийм байгаа аахгүй юу? Одоо энэ нөхцөл байдлаа орхиж явмааргүй байгаа гэсэн. За энэ нь болохоор магадгүй тэгээд нэг урд насны төлөөсөө төлнө гэдэг шиг магадгүй ийм харьцаа байж магадгүй нөгөө болох ёстой болж ээж магадгүй. За дараагийн хөзрөөр яг юу илэрхийлж байна вэ гэхээр Four of Swords гэхээр та бол ингээд одоо тайвшраад айгуу тийм амралт авах одоо шаардлагатай цаг хугацааг илэрхийлж байна. Та жаахан тайвшраа. Тэгээд одоо энэ магадгүй энэ салж чадахгүй байгаа энэ нөхцөл байдал хэрвээ энэ хайр сэтгэлийн харьцаан дээр байлаа гэдэг ихэд магадгүй хин нэгнээс одоо ингээд зайлшгүй орхиод явах шаардлагатай цаг нөхцөл нь ингээд болцоод байхад та тэрнтэй одоо нэг тийм зууралдсан байгаа данилтаа орхиод явж чадахгүй. Үгүй би энийг ингээд орхиж чадмааргүй байна гэдэг юм уу? Ахад одоо стентэй хүн байлахад одоо стентэй эндээс би өнөхөр холдмооргүй байна гэдэг ингээд зууралдаад байгаа тийм байгаа. Гэтэл та бол таныг бол одоо жоохон тайвшраа тий. Жоохон амралт хэрэгтэй танд гэж байна. За Eight of Cups гэдэг аягны 8 гэдэг хөзөр маань болохоор буруу харж уруу харж гарч ирсэн. Хэрвээ энэ хайр сэтгэлийн харьцаа байх юм бол энэ одоо хайр сэтгэлийг одоо орхиод явах цаг бол үнэхээр яг болцоод байна л та. Тэнд одоо тэгснээр танд байх шаардлага байхгүй болсон байна. Уул нь та аяггүй тийм хувь хүнийхээ хувьд те энэ нэг асуудалтай мөнгө төгрөгийн санхүүгийн асуудал байлаа гэхэд одоо энийг би ингээд тавьж өгж явуулахгүй эндээс авал мөнгө төгрөг аавна гэдэг ч юм уу. Эсвэл энэ хайр сэтгэлийн холбоо байд юм аа гэхэд би тэрийг зүгээр ингээд орхиод явуулж ингээд би энэс салахгүй одоо би энтэй хамт байх ёстой гэд тэгж байгаа боловч энэ харьцаа бол ерөнхийдөө бол та тэндээс зайлшгүй явах шаардлагатай. Тэгээд хувь хүнийхээ хувьд та айгүй мөнгө санхүүгийн тийм боломжтой мөнгө санхүүн дээр нэг тийм одоо гачигдаад байгаа тийм нөхцөл байдалтай хүн биш байгаа байхгүй юу? Таны гэр бүл чинь өөрөө тийм айгүй боломжтой мөнгө төрхтэй санхүүтэй тийм айлын одоо хүүхэд байдаг юм уу? Эсвэл таны өөрийн чинь нөхцөл байдал нэлээд тийм хангалуун хайр дүүрэн гэр бүлийн хүн. Гэтэл яг энэ одоогийн нөхцөл байдлыг бол таныг энэ бол таны өвлийн үрийн харьцаатай холбоотой асуудал учраас энийг зүгээр нэг зууралдаад байдгүй орхиод явуулчихаа гэсэн мессеж ирээд байна. За өөр ямар мессеж ирж байна вэ? Eight of Swords. Одоо 8-ын саваа гэдэг 8-ын сэлэм гэдэг хөзөр маань болохоор одоо танд ингээл нэг юм олон төвхтэй ингээл нэг яахаа мэдэж шийдэж чадахгүй нэг тийм хэцүү нөхцөл байдалд байгаа юм шиг энэ нь болохоор зөвхөн таны сэтгэл зүйн асуудал шүү. Одоо та энийг нэг тийм нөгөө хөнгөө хүлээгээл авчвал айгүй амархан шийдэгдчих тийм асуудлыг та айгүй хүнээр хүлээж аваад өөрийгөө одоо нөгөө нэг тийм хайрцгалсан байдалтай цаашдаа яахаа мэдхээ байсан байдалтай нэг тийм байгаад байна. Өөр ямар мессеж ирж байна?
Devil гэдэг маань мэдээж ингээд нэг өхлийн хөзрөл гэхдээ энэ нөхцөл байдалд болохоор ер нь бүх юмыг ингээд одоо яг энэ одоогийн нөхцөл байдалд зурлагдсан байгаа энэ харьцааг ингээд дуусгах хэрэгтэй цаг нь болцсон гэж байна. Та өөрөө энэтэй зүгээр л ингээд нэг сэтгэл зүйн хувьд ингээд бууж өгмөөргүй, ялагдмааргүй, эсвэл одоо ингээд тийм байгаа байдлаасаа болоод өөрийгөө жоох ингээд зовоогоод байгаа хүн байна л да. Тэгээд тийм болохоор энэ харьцааг ингээд дуусгачихвал та тэртээ дэрэнгүй хэрэг мөнгө санхүүгийн асуудал байлаа гэхэд та хангалттай мөнгө төрөхтэй одоо тийм боломжтой хүн байгаа байхгүй. Хэрэг хайр сэтгэлийн харьцаан дээр хин нэг тавьж явуулж чадахгүй бол та угаасаа магадгүй гэр бүлтэй гэсэн хэрнээ өөр нэг хин нэгэнтэй ч юм уу одоо ингээд нэг сэтгэл маш гүн гүнзгийгээр ингээд татагдаад байгаа тийм асуудал байгаад тэрийг орхиж тавьж явуулж чадахгүй ийм нөхцөлтэй хэрэг байгаа болвол энэ нь бол ерөөсөө таны өвлийн үрийн харьцаа шүү гэж байгаа байхгүй юу. Магадгүй урд наснда та энэ хүмүүстэй тийм өглөгтэй эсвэл юутай байж тээ. Эсвэл өөрөө яг ийм нөхцөл байдалд хүнийг оруулж ирсэн тийм үлийн үрийн харьцаа байгаа даа. High priestess гэхээр одоо танд яг ингээд та дотоод дуу хоолойгоо ингээд сонсох юм бол та айгүй хүчрэхийг зүүн соёнтой хүн байгаад байна. Тэгэхээр одоо яг энэ өвөг дээдсээсээ ирж байгаа мессежийг хүлээж аваад дотоод зүүн соён дуу хоолойгоо сонсоод явах юм бол та айгүй хүчрэхийг тийм айгүй мундаг хүн байгаад байгаа байхгүй юу? High priestess гэдэг үг маань. Тэгээд энэ тэмцлийг бол одоо ингээд дахин ирж байгаа байхгүй та тэмцлийг ингээд яалах гэж одоо ингэж нэг айхтар хичээх хэрэггүй. Хин нэг юм сэтгэл одоо доройтуулсан, хин нэгний гомдоосон ч юм уу, хин нэг ингээд нэг амар чадах гэсэн одоо эсвэл магадгүй таны зүг байж болно л доо. Гэхдээ та тэгж одоо тэгэх одоо юу гэх юм бэ ингээд тэгэх заавал тэгж одоо тэгж ялах шаардлага байхгүй. Зүгээр энэ нөхцөл байдал, энэ дайдал тэмцлээ зүгээр орхичих хэрэгтэй байна л гэсэн. Тэгээ бүхнийг шинээр ингээд ихлүүлэн чамд дахиад ингээд боломж байгаа хэрэг та ганц бие хүн сонсож байгаад хэн нэгэнд ингээд зурлалсан юм сэтгэл байгаа бол танд шинээр эхлэх бүх юмны эхлэл боломж ахаад байна. Хэрэг мөнгө санхүүгийн ажил байлаа гэхэд энэ ажил бүтлгүүцсэн ч гэсэн танд дахиад шинэ боломж байна гэж байгаа байхгүй юу? Өөр бүгдээ сүдрийн зүгээс тэр шинээр эхлэх ажил чинь танд айгүй их тийм юуг өгнө. Ургацыг хураана одоо хэрэг ингээд нэг юу ажил төрөл мөнгө санхүүгийн байдал дээр сонсож байгаа бол та айгүй их ажилтаа болно. Айгүй их ургацыг хураана. Магадгүй тэр нь бүр илүү танд ингээд та бүхнийг нуруунд дээрээ өөрөх хэмжээний тийм их ажлын ачаалттай ажилтайж болж магадгүй мөнгө санхүүгийн хувьд ч тэр за тийм байгаа уншлаг болж шүү. За ийм хүзэр бас давхар авагдах хэрэгтэй маань хоёулаа хамт унж байна. За энэ юунд орж байна. Камерт маань орохгүй гараад явцсан байж байгаа. За гингүүт та айгүй тийм байр сууриа олсон ажилтай төрөлтэй завгүй ер нь өөрийн гэсэн одоо юу гэх юм хийх ажил нэг төвлөрсөн ажил тийм юмтай болохоор юм байна. Энэ танд айгүй их олон боломжуудыг өгнө гэж байна. Айгүй их олон боломжууд ирнэ танд. Сонголтууд ирнэ, боломжууд ирнэ. Яг одоогийн зурлалцсан нөхцөл байдалтай чинь холбоотой ер нь уншлаг болоод өнгөрч байна. За танд нэмэлтээр энэ Mystic Forest Oracle картаас нэг нэмэлт хүсэр цуглуу гаргалах сануулга өгөх юм байна уу нэг асуух юм. За нэг
зөвлөгөө юм уу? Хэлэх үг ч юм уу? Ямар нэг юм байна уу? Mystic Oracle том хуудсанд гартах байна. You will get there гэж байгаа байхгүй юу? Одоо you can't force flowers to grow or plants to sprout. Be patient and respect that everything happens in its own way and time. You will get there. Тэгээд дараагийн ирсэн энд ирж байгаа энэ боломжууд бол танд шин цэцэглэлт, шин одоо ургалт, одоо шин хайр, шин боломжууд хангалттай ирнэ гэж байна. За тийм мессеж ирсэн байх шүү. Та хэрв англи хэлээр сайн ойлгодог бол you will get there гэхэд you can't force flowers to grow, plants to sprout, be patient. За камертаа нэлээд ойрхон ингээ бариад харуулчих. За ийм зөвлөгөө мессеж ирлээ. За та энийг англи хэл сайтай хүн бол өөрөө ойлгочих бах. Миний ойлгож байгаагаар бол та хөзрийн сургуулиасаа уншихад та энд сүүлд ирж байгаа боломжууд эндээс эхэлж байгаа шинэ эхлэлүүд чинь танд бүр илүү ихийг авчирнаа. Гэж шүү дээ. Өмнөхөөсөө ихийг авчирнаа гэж чинь. За энэ хүрээд нэгдүгээр группийг сонсож байгаа хүмүүсийн маань уншлага өндөрлөө. За сонссонд баярлалаа. Миний мессеж хөзрөөс авсан мессежнүүд танд хэрэг болох байхаа гэж найдаж байна. За баярлалаа. За би ч одоо өмнө нөгөө сонголтуудаа тусад нь хийгээд байсан чи их төвхтэй байгаад одоо шууд уншдаг болох гээд ингээд үзээд байна. Энэ нь бол намрын гэхдээ илүү төвхтэй нөгөө бас хөдөлгөөнүүд бас байх юм аа. Хэл цэгцлэгээс эхлээд. За ингээд хоёрдугаар группийг сонгосон хүмүүсийн маань уншлага эхлэх гэж байна. Хоёрдугаар групп болохоор ч одоо most are яасан юм жоо. Тэгээ би уул нэг бичлэгэн дондор байх. За чи өөрөө аргалцвал та. Өөрөө аргалцах. Яг бичлэгэн дондор бай. За хоёрдугаар хөзрийг сонгосон хүмүүс маань энэ стикерийг сонгосон байх учиртай. Тэгээд энэ дээр мессеж авъя. За эхлээд голчлон ямар сэдвээр уншлах явагдах вэ гэдэг. За хоёрдугаар группийг сонгосон хүмүүст маань одоо яг ямар мессеж илгээгдэж байна вэ? Вау, энэ хөзөр яагаад ингэж дахин гарч ирдэг. Сая миний нэг хоёр дахь уншлаган дээр л бас гарч ирсэн. Тэгээ энэ удаагийн дээр хоёр хөзөр унлаа. Тэгээд хоёулынг нь авчи. Ямар төлөвтэй юм бэ? За, дараагийн энэ хөзрөөсөө бас нэмэлтээр сэдвтэй холбоотой мессеж тавья. Иймэрхүү сул үйлдэл хийхгүй тулд би нөгөө сонголтуудаа тус нь ягаад дунд нь юм цэгцлээд явсан бас хүмүүст болохгүй байх шиг байсан. Энэ тавшаа болохгүй байгаа байна. За энэ хөзөр Rider гэсэн хөзөр сонгогдлоо. Rider гэсэн хөзөр дээрээс за ямар мессеж ирж байна вэ гэхээр энэ бол маш эрч хүчтэй, энерги ихтэй, хурдтай, эерэг тэгээд шинэ мэдээ, шинэ мессеж ирнэ гэсэн тийм хөзөр байна. За сонгосон стикер гэхээр та
магадгүй сурж байгаа хүн байх л да. Тийм номон дээр мод ургаж ийн тэгэхээр одоо эрдэм мэдлэг боловсрал эрдэм мэдлэг айгүй ингээд цэцгэлэн хөгжиж байгаа цаг үеийн одоо юг стикерийг сонгосон байна. За Storm гэдэг дахиад шуурга гэдэг үзэр. Ахиад гэдэг учир нь саяны 2 или 3 хоногийн нэг анхны шахуу баг бичлэг дээр энэ хөзөр бас сонгогдсон. Тэгээ шуурга гэдэг хөзөр шуурганаас одоо жоохон айгаал зүгтайгаал ингээ явж байгаа хөзөр байна. Тэгээ шуурга бол бүх бохир бүхнийг цэвэрлээд тийм ээ. Шуурганы дараа бол юм нэг хэрв юу гэдгийг хог тоос бохир ямар нэг юм байдаг юм бол тэр бүхэн ингээд нэг арилаад шуурга аваад яваад цэвэрлээд ард нь айгу сайхан нэг тунгалгаар харж болох тийм нэг юулддаг штэ тийм ээ. Яг тийм. Тэр нь одоо яг хүний амьдрал дээр яг яаж буух вэ гэхээр магадгүй энэ танд сэтгэл зүйн ч юм уу эсвэл айгүй их хэцүү нөхцөл байдлуудаас одоо шуурга шиг ингээд нэг таныг дайран өнгөрч одоо санаанд оромгүй асуудлууд шуурга шиг болоод өнгөрсөн л байна л да. Тэгээд энэ бүхэн одоо төгсгөлдөө ирж гинэ гэсэн санаа хэлж байна. За Thorns гэдэг нь болохоор together the crown your desire. Ер нь бид нэг юм аа. Бид бүхэн бүгдээрээ нэг юм. Одоо та ганцаараа биш ээ. Та ерөөсөө энэ хорвоо дэлхий дээр ганцаараа биш гэсэн мессеж байна. Тэгэхээр хүмүүстэй хамтарч хүмүүстэйс тусламж авч ингэж байхыг илэрхийлсэн хөзөр байна. За одоо үндсэн уншлагыг эхлүүлье. За энэ мөс тарууд хөдрөөсөө үндсэн уншлагаа хийх гэж байна. За манай 2 дугаар группийг сонгосон хүмүүст маань зориулагдсан мессежийг илгээгээрэй. Зөв дэдэс тарууд хөзрийн зүгээс чухал мессежүүдийг одоо сонсох ёстой мессежүүдийг нь илгээж өгнө. За хөзөр гэлэн болтой. Энэ хоёр сан хөзөр жоохон уруу гарч ирлээ ихний альжинд. Asap emotion гэдэг. За яг одоогийн нөхцөл байдал жоохон сан хөзөр уруу гарч ирнэ гэдэг маань юу байгаад байна? Жоохон сааталтай, жоохон гутранг байдалтай, жоохон уйдгар гунигтай байгаа бах. Энэ болоод өнгөрсөн энэ процессын дараа энэ Storm шуургын дараа сэтгэл одоо нэг тийм сайхан цэлмээгүй жоохон уйдгар гунигтай нэг бүх юм бөөн бүтлгүй байгаа юм шиг нэг тийм мэдрэмжтэй байгаа цаг үе юм байна. Тэгээд asap emotion гэдэг нь болохоор одоо нэг жоохон нэг эмоцгүй тий эмоц багтай. Ер нь гутран хүнд нөгөө юм бол яг гутарсан байгаа үед гутран хүнж гэж байх уу ер нь. Цаг үе тэгж нөгөө хүн дандаа нөгөө өөдрөг цуглаг байгаад байдгүй унаал босоол амьдралд нөгөө янз янзын юм тохиолдол явж байгаа учраас яг энэ цаг үед таны жоохон ингээд нэг нөхцөл байдлаас дөнгөж ингээд нэг гарч чадаагүй нэг жоохон тийм гутранг байгаа цаг үе байна. Тэгээд одоо энэ дээр энэ хөзөр яаж холбогдож байна гэхээр одоо таныг хурдтайгаар танд шинэ мессеж мэдээ тэгээд юм энергийн шинжилэлт энэ их уналтын дараа энэ чинь ер нь уналт шүү дээ. Сэтгэл гутарж ингэж уннаа гэдэг чинь нэг төгсгөлдөө уландаа ингэж хурцхээр цаашаа унах газаргүй гэдэг ингэж жоохон эвгүй сонсогдож магадгүй шүү дээ. Магадгүй уучлаарай. Тэгээд нэг энээс доошоо ч юм уу энээс доошоо яаж гутарж унах вэ гэдэг нэг юм цаг хугацаа байгаа шүү дээ. Одоо заримдаа бүр би л өөрөө уналтанд орж үдсэн хүн. Тэгээд өөрөөрөө төсөөлөхөд бүр өхмөр санагдчихсэн би.
ингэж амьдарч яхаар хэвээр одоо итгэл үнэмшил байхгүй, юуны төлөө амьдрахаач мэдэхгүй. Тэгээд ер нь эцсийн бүлэгт нэг яг миний ганцхан өнөөдөр амьд байгаа шалтгаан нь болохоор ингээд нэг бага насны хүүхэдтэй байсан учраас би ээж хүнийхээ хувьд ингээд одоо энэ хүүхдийг минь хэн хайрлах юм бэ? Намайг ингээ байхгүй болчоор намайг хайрлахгүй байгаа юм чинь миний хүүхдийг хэн ч хайрлахгүй штэ гэхээр л өстой өөрөө ирэхгүй би ингээд нэг өндийнхээс өөр аргагүй нөхцөл байдалд орж исэн цаг үе надад бүр байгаа аахгүй юу? Тийм болохоор хүн нэг ингээд уналтанд ороод ирэхээр тийм юу яадаг. Тэгээд тийм тийгэж их сэтгэл зүйн гутралд ордог байхгүй юу? Тэгэнгүүт яг надтай нэлээд юм төстэй нөхцөл байдлууд байгаа дах шиг байна танд. Гэтэл энэ райдер хөзрөөр одоо доош унах цэг байхгүй. Одоо гутах цэг бол байхгүй цаашаа. Одоо юм гасар хурдтайгаар өөрчлөгдөнө гэж байгаа байхгүй юу? Тийм мессеж одоогийн байдлаар ирээд байна. Тэгээд цаашид юм яаж үргэлжлэх үү? Өөр ямар мессеж өгөх үү? Devil гэдэг чи яг л одоо ердөө сая миний хэлсэн үгийг батдагж байгаа аахгүй юу? Энэ үхлийн хөзөр. Энэ хүнд хэцүү төгслөд угаасаа нэг үхэл тэгээ шинэ амьдрал. Үхлийн дараа шинэ төрөлт шинэ амьдрал ирдэг. Тэрийг яг илэрхийлж байгаа. Одоо үхэх гэж байгаа юм биш. Угаасаа та сэтгэл зүйн хувьд угаасаа ингээд өгчөж байгаа юм байгаа байхгүй. Тэгэнгүүт цаашаа унах газаргүй учраас дахин эхэлнэ. Юм дахин эхэлнэ, шинээр эхэлнэ. Тийм. Одоо тэр цаг үе чи ерөөсөө тун дэргэд чинь ирдсэн. Зарим хүмүүсийн хэлцээ явж байгаа. Зарим хүчээр тараа. Тэгэнгүүт танд яг яах вэ гэхээр асар олон боломжууд ирнэ. Та энэ сэтгэл готрол эндээс гарахын тулд тандыг одоо ерөөсө бясалгал хийж өөр дээрээ төвлөрөөрэй. Өөр дээрээ төвлөрөх маш их чухал шүү гэж шүү. За emotion гэдэг үзэгдэрлээ. Одоо яг юм бэ. Emotion гэдэг emotion гэдэг хөзөр маань яг юу илэрхийлж байгаа гэхээр таныг бясалгал хийгээд өөр дөрөв төвлөрөөд гэтэл одоо нэг хорвоо ертөнд чинь яг таны өөрөө чинь тусгал байдаг учраас бүх юм тэгж өөрчлөгдөн шүү. Одоо нэг толин тусж байгаа тусгал шиг хорвоо ертөнд таны дотоод сэтгэлийн тусгал байдаг болохоор тэр тал дээрээ анхаарал та бясалгал хийгээд өгөөрэй. Сэтгэл гутралаас гарах ерөөсөө ганц шилдэг арга ерөөсөө бясалгал байдаг шүү. Түүнээс биш гаднаас ерөөсөө тэр сэтгэлээс гутралаас гарах ямар ч арга байхгүй нэг. За энэ Six of Voices гэдэг нь 6-гийн сэлэм гэдэг хөзөр энэ нь болохоор таныг ерөөсөө ингээд мэдрэмжин дээрээ сэтгэл хөдлөл дээрээ тулж ажиллахыг хэлээд байгаа байхгүй юу? Дотгошоогоо хандахыг. Гадаад ертөнц энэ гадаад ертөнц гадаад далаа бол ер нь ширүүн хэцүү хүнд танд санагдаж байгаа. Тэр цаг үе одоо ингээд дуусгахын тулд яах вэ гэхээр таныг дотгошоогоо ханд. Та энэ зургийг сайн ажиглаа. Энэ хүн яг өөр төрөй төвлөрч байгаа юм тийм гадаад ертөнцийг ерөөсөө хараагүй нүдэн хандсан. Тэгээд өөрийгөө дотоод сэтгэлдээ шинээр бүтээж байгаа хүн байгаа байхгүй юу? Тэгээд энэ гадаад ертөнц бол хатуу ширүүн юм болохоор таныг дотгошоо ерөөсөө төвлөрөөрэй. Өөрийнхөө хүссэн дүр төрхийг тийм ээ? Өөрийнхөө хүссэн дүр төрхийг та өөрөө бүтээн шүү гэж хөзөр танд хэлж байна. Тэгэхээр одоо яг одоогийн нөхцөл энэ уруу харцсан байгаа учраас та тэгж чадаагүй байна. Тэрэн дээр анхаараарай гэж байна. Таныг дотгошоогоо төвлөрөөрэй. Та магадгүй гаднаас өөрийгөө нэг тайвшруулах, өөрийнхөө гутралаас гаргах одоо янз янзын нөхцөл байдлуудыг хайгаад явж байгаа байж магадгүй найз нөхдөдтэйгээ уулзаад одоо ингээд өөрийгөө ингээд нэг тайвшруулах нөхцөл байдлуудыг хайгаад байгаа. Гэтэл таны хайж байгаа бүхэн чинь таны дотор талд байгаа шүү гэсэн мессеж ирж байна.
За өөр ямар мессеж илгээх юм манай 2 дугаар хүчрийг сонгосон хүмүүст маань гингүүд айгүй та тийм өөртөө ихтэй одоо тийм мөнгө санхүүгийн байдал элбэг дэлбэг тийм гоё үзэсгэлэнтэй хүн болж өөрчлөгдөнө. Энэ зөвхөн үзэсгэлэнтэй гэдэг нь эмэгтэй хүний хэлээгүй өөртөө ихтэй байр суурьтай мөнгө санхүүтэй хүн болж өөрчлөгдөнө гэж юм. Магадгүй та одоо тэр мөнгө санхүү юу гэхээсээ илүү таны уншлага болохоор яг ийм сэтгэл зүйн ийм нэг өөрт чинь хүсээгүй юм айгүй ингээд нэг шуурга дайран өнгөрөөд хэцүү нөхцлүүд дайран өнгөрөнгүүд танд юу хатсан байгаа байхгүй сэтгэл зүйн хүн уналтанд орсон. Тэгээд эннээсээ гарах нөхцөл байдлыг чинь танд хэлж өгöd байна л да. Бясалгал хий, өөр дөөрөө төвлөр. Ер нь таны дотоод сэтгэлийн илэрхийлэл гадагшаа гардаг учраас та дотор шуугаа төвлөрөөрөө бясалгал хийгээрэй л гэдэг. Одоо дахин давтаж хэлээд уучлаарай. Би таныг тийм хүнд хэцүү сэтгэл зүйн хүнд хямралд орсон байгаа үед хүн яг тэгдэг л дээ. Ерөөсөө ингээд нэг хин нэгэн бурхан ч юм уу өөр нэг юм ингээд таныг аврахын юм шиг ингээд бодоод байдаг. Яг би ч гэсэн тэгж л байсан. Тэгээ ерөөсөө тийм биш байдаг л та бодит байдал дээр. За тэгэнгүүт танд ингээд алхах зам чинь айгүй гоё гэрэл гэгээтэй өөдрөг болоод та айгүй өөрийн гэсэн одоо нэг мэдрэмжтэй өөртөө итгэлтэй мөнгө санхүүтэй одоо бүр ямар ч эзгүй цүлд та ургаж чадах тийм гоё цэцэг мод шиг болохоор тийм гоё уншлага хийгдэж байна. Тэгэхээр та өөдрөг байгаарай. За одоо танд энэ Mystic Forest төзрөөс би ч тэгээд улаарад явждаг хүн штэ уншлаганда тодорхой хэмжээнд цаг хугацаанд бас баригдахгүй болвол өөр нэг уншлагыг 20-30 минут ер нь ямар ч юм болоод явчих магадгүй. Ер нь тэгээд тэгчих гээд тэгээд ер нь танд голчлон ингээд нэг хэлэх ёстой мессеж хэлжлаа гэж бодож чинь тэгээд та үнэхээр сэтгэл зүйн байдлаас таны нөхцөл байдал үнэхээр тохироод тэгээд үнэхээр яахаа мэдэхгүй байгаа бол та нэмэлт аваад нэмэлт дээрээс надаас хувь хүний уншлага аваад бүр би танд голчлон ер нь бол тэгтэй хувийн уншлага авсан хаваагүй танд яг юу хэрэгтэйг бол хэлсэн гэж ойлгож байна. Тийм. Тэгэхээр танд энэ Mystic Forest Oracle картаас ямар нэгэн танд дамжуулах ёстой чухал мессеж байна уу? Энэ хөзрөөс манай 2 дугаар группийнхэнд маань зориулсан мессеж өгөөч гэж байна. За энэ хөзрөөр үсрээд л гараад ирлээ дээ. A deeper world and don't push or force your way through life. Find in balance. Одоо энэ харанхуй тийм энэ мессежүүд айгүй тохирно нэрийг сонирхолтой бай. Тийм болохоор энэ таар үзэрт амар хайртай. Тийм таар oracle үзэр. Сая миний уншсан уншлагыг ерөнхийд нь хэлж байгаа хгүй таны зүрх сэтгэл тийм ээ. Энэ харанхуй одоо хөзрөөр илэрхийлэл та энэ төөрцөн тий энэ харанхуй гүн ойд төөрцөн явж байгаа хүн шиг замаа мэдхгүй явж байгаа хүн шиг байгаа аахгүй юу. Гэтэл энэ гэрэл гээгээ энэ зүрх сэтгэлийн энэ баланс нь өөрөө одоо таныг энэ гаргах энэ хэцүү нөхцлөөс гаргах ингээд нэг зам нь байх болно гэж байгаа. Гэтэл энэ тийм холоос хайгаад байх юм байхгүй таны өдөр тутмын цаг минут энэ моментн дээр яг энэ цаг мөчөд байгаа шүү. Таны гэсэндээ нэг авралыг холоос хайгаад байна. Таны энэ цаг мөчөд чинь бүр цаг мөч минут бүрт чинь хорон бүгд чинь таныг аврах аврал чинь дотор тал чинь байгаа шүү. Дотоод дуу хоолой сэтгэлээ сайн сонсоо гэдэг. За нэг улаарад ингээд айгуу жоохон явжлаа. За тийм мессеж танд ирлээ. За тэгээд миний мессежэнд танд ингээд нэг санаа авах ч юм уу хэрэг болох ямар нэг юм байгаасай гэж хүсэж байна. Ямар нэгэн мессеж танд зориулагдсан байгаасай гэж хүсэж байна. За танд баярлалаа. Энэ өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Танд би миний зүгээс хэлэхэд бясалгал хийгээрэй. Бясалгал хийх арга техник ингээд янз янзаар бясалгал хийж үзэж болно. Тэгээд
өөртөө тохирсон арга техникээ олоод бясалгал заавал тийм урт удаан үдэн айнаад олон цагаар суудаг биш. Яг гоо эхний ээлжинд одоо нэг дотоод сүнсний сэрэлт мэрэлт болж байгаа цаг үед бол нэг жоохон удаан суугаад өөрийгөө мэдэрч таниад авах их чухал байдаг л да бясалгалын үед. Тэгээд дараа нь бол ер нь нөгөө дотор сэрцэн хүн чинь тийм олон цагаар суух шаардлагагүй байдаг. Тэгэхээр танд бол яг одоогийн цаг үед миний өгөх зөвлөгөө хөзрөөс өгөх зөвлөгөө бол ер нь бясалгал байна шүү. Бясалгалыг хамгийн энгийнээр, хамгийн амархнаар хийх арга чаргыг сурыг, илүү их амжилттай богино хугацаанд үр дүнтэй бясалгах арга чарга сурья гэх юм бол тэгээд над руу хандаж холбогдож болно. Би өөрийнхөө чадах чинээгээр зөвлөгөө өгөөд юу яа. Тийм зөвлөгөө өгөөд танд тус болохыг хичээе. За 3 дугаар сонголтыг сонгосон хүмүүсийн уншлагыг эхлүүлье. За энэ гоё сарнаг сонгосон байна. Тэгээд энэ хөрхөн хүүхдийн тий бомбруш туулаа хоёрын Бэм парк гэсэн энэ хөзрөөс таны уншлагыг хийх гэж байна. За нэгдүгээр гинэ хандуурчлаа. 3 дугаар сонголтыг сонгосон хүмүүст маань өнөөдөр голчлон ямар сэдвээр ямар уншлага хийх талаар ямар хөзрийн сэдв татгаадах яа. За 3 дугаар өдөр Universe. Энэ одоо ямар сони мессежүүд давтагдахын одоо тэгэхээр энэ өмнө үзэж байгаа хүмүүс дахин үзэж байгаа гэдэг юм уу? Дахин тэр хүмүүст мессеж илгээд гэдэг юм уу? Магадгүй ихтгэл үнэмшилтэй холбоотой энэ чи өчнөө олон үзэр байгаа шүү дээ. 40 50 үзэр. Гэтэл өмнөх уншлагатай яг ижилхэн 2 үзэр сонгогдож гарч ирлээ бүр гайхалтай. Магадгүй үзэж байгаа хүмүүс нь нэг зориулагдаад байгаа учраас миний өмнө уншлагыг уншсан махад үзчих магадгүй юм байна. Надад бол тийм мэдрэмж орж ирж байна. За энэ хөзрөөс минь өөр сонголттой хүмүүс ямар сэдв ямар юу хэлхийг хүсэж байгаа вэ гэдгийг үзэрэгч. За энэ өдөр сонгогдож байна. Stork гэнэ. За энэ шууны өдөр. За шуу бол холын замыг илэрхийлэн, шиний эхлэлийг илэрхийлэн, нүүдэл суудлыг илэрхийлэн, бас юмны өөрчлөлтийг илэрхийлэн. Өөрчлөлт, нүүдэл. За шинэ эхлэл. За энэ өдөр маань Universe гэдэг нь хорвоо ертөнцөө гэж байна. We are all just stardust. Бид бүхэн өмнөхөөс арай ч өөр ч юм уу. Бид бүхэн одоо нэг эхэлж юм те. Stardust гэдэг нь яг Universe хорвоо ертөнц гэсэн үг. Тийм хорвоо ертөнцийн бүх юм бид бол нэг, бид бол бүгдээр нэг юм аа гэдгийг илэрхийлж байна. Stardust. За манай 3 дугаар сонголтыг сонгосон хүмүүс нь ямар мессежүүд ирэх вэ? Өөр ташиглаг үзэн байна. Хөдөлгөөн цаг. За энэ өдөр бүр үсрээд айгүй холын хол үсрээд гарлаа шүү дээ. Бүр тийш үсрээд унтсан сая. За нэг жаахан өөр мөхтэй муудалцсан байгаа 2 хүний тухай. Би энд бууж хүсэлгүй байна тийм 2 хүн гараад ирлээ. За уншлах цааш өөр яах нь вэ?
За нэг нь одоо би өстө явлаа. Чамтай ингэж байж чадахгүй. Чамайг ороход би өстө өөрийн гэсэн аялалдаа гараад явлаа шүү гэж. Өөрийнхөө зам мөрийг хөөё гэж. Хэрвээ тэгээ ганцаараа гараад явчих юм бол би өстө манднаа л гэж штэ. Ч одоо үзэр унчлаа. За өөр ямар хөзөр үлгээгдэж байна уу? 2 фонт. За гуй шүүхийн өмнө хоёулаа очиж суугаад үнэн шударгаагаа үзэх дээрээ тулчаад байгаа хоёр уу буюу магадгүй энэ нь болохоор хэн нэгэн одоо тийм салалт энэ дэр нөгөө нэг movement буюу нүүдэл байсан шүү дээ тийм нүүдэл бас change өөрчлөлт тэгээд шинэ эхлэл тэгээд ийм юмнууд байгаа хгүй historic гэдэг үзэлтэй. Гэтэл энэ уншлага болохоор яг яаж вэ гэхээр одоо нэг жоохон гэр бүлийн харьцаан дээр юм уу хоёр хүн те эсвэл энэ ажил төрөл хүн хоорондын харьцаатай байлаа гэхэд нэг жоохон уучраа олохгүй хоёр хүн байна л да. Хоорондоо муудалцаад хоёр байгууллага байдаг юм уу эсвэл хоёр юу гэдэг юм уу. За тэгээ хоёулаа одоо өстө өөр өөрийнхөө зам мөрөөрөө явцгаая. Тэгээд гуй шүүхийн байгууллагын өмнө очиж уучраа олё гэсэн хүмүүс тиймэрхүү мессеж илгээгдэж байна. За энэ тэгээд яг хайр сэтгэл юм уу? Эсвэл хүн хоорондын харьцаа юм уу гэдэг дээр авъя. Ямар ч гэсэн өстө нэг талд нь гаргаж тийм шийдвэрээ гаргая гэж бүр шийдсэн байх шүү ер нь бол. Хөдөлгөөнд ороод эхэлсэн. Хангад маань гэдэг хөзөр энэ ч одоо уруу харсан хэвээр байгаа юм байна. Тэгээд одоогийн байдлаар бол хөдлөөгүй яг одоо үйл хөдлөл авч эхлэегүй байна гэсэн үг шүү тий. Тэгтээ өстө ярианыхаа нөхцөл байдал дээр байдаг юм уу эсвэл яг юугаараа байдаг юм уу үйл хөдлөл аваагүй байна гэдэг чинь ямар олон өдөр унчаад байгаа юм бэ? Тийм их хэлэхийг хүссэн үг хэл мессеж байгаа юм байх та. 4-5-аар онж яриад байна. Арай л олдоод байна. Эмх төстэй жоохон мессежүүдийг тараалаар нь юу. За тэгээд энэ үйл хөдлөл авч хөдлөөгүй хөзөр дээр мань Pentacle 8 буюу 9-ийн зоос гэдэг хөзөр дэлгэгдэж байна. 9-ийн зоос бол хүсэл биелэх хөзөр байгаа. Хүслийн хөзөр. За ямар хүслээ яаж биелүүлэх нь вэ гэхээр энэ хүнтэй энэ байгууллагатай энэ харьцаан дээр өөр өөрийнхөө яваад шийдвэрээ гаргаад тэгжээж нөгөө нэг хүссэндээ хүрнэ гэж байна. Магадгүй энэ нь одоо нөгөө хүмүүсийн хоорондын харьцаа байлгах за нүүдэл суудал тэгээд гадаад дотоод орн руу яваад тийм ээ гадаад дотоод орн руу яваад бишээ ерөөсөө тийм биш энэ ерөөсөө л энэ нэг юм хоёр маргалцсан муудалцсан хүмүүс хууль шүүхийн байгууллагын өмнө энэ яг ажил төрөлтөө илүү давмгайлсан мессеж юм байна. Тэгэнгүүт хүсэл биелээд одоо ерөөсөө бүх юм учир нь олж шийдэгдээд та нөгөө баяр тэмдэглэх байгаа байхгүй юу? Таны талд асуудал шийдэгдэнэ гэсэн үг шүү. Ер нь бол та хэрэг хууль шүүхийн байгууллага дээр очиж байгаа бол энэ уншиж байгаа хүний маань талд хүзрийг сонсож байгаа хүний маань талд асуудал шийдэгдэнэ. Та тэнд бол сонгогдноо. Таны зүг байх болно гэж юм.
Тэгжээж та яг ингээд нэг байр сууриа үнэн мөнөө олно гэж шүү. Үнэн мөннийг олно. Энэ бол таны яг ингээд нэг таныг одоо нэг Hermit гэдэг чинь нөгөө юуны хөдөр байхгүй юу? Hermit гэдэг чинь 9-р хөдөр Hermit штэ. 9-р хөдөр Hermit ч одоо 9 Hermit ер нь бол нөгөө нэг би одоо энд ганцаардал тийм ээ. Ерөөс энэ таныг тий дотоодоос өөрийнхөө мэрэгэн тийм нэг санаагаа олоод таны ингээд нэг сансан бүхэн чинь зөв байх болно гэж байгаа байхгүй юу? Энэ дээр та одоо энэ өөрийнхөө нөгөө хууль шүүхээр шийдэж байгаа асуудал чинь таны талд шийдэгдэж та энэ дээр ялалт байгуулах болно гэж байгаа байхгүй юу? За өөр ямар нэгэн анхааруулчихар үзэр байна уу? За та ердөө шийдвэрээ гаргачихна уу? Энэ дээр ерөөсөө бүхэн таны талд шийдэгдэн хууль шүүхийн байгууллага байд юм уу гэхэд ерөөсөө таны зөвөө, таны юу гэдэг ингээд үнэн мөнийг нь тунгаагаад олоод өгөн та тэрэн дээр айгүй тийм нөгөө сэтгэл хангалуун байх болно. Гэр бүлийн хүний маргаан байлаа гэхэд магадгүй ингээд таны талд илүү шийдэгдэн. Гэхдээ энэ бол гэр бүл юм уу хайр дурлалын сэдвтэй ерөөсөө уншлага бол биш. Магадгүй ганц нэг энэ олон уншлагыг сонсож байгаа хүмүүс дотор ганц цөөхөн хэдэн хүнд бас магадгүй тийм мессеж хүрэх ёстой байж магадгүй. Яг гэвэл ингээд мессеж ингэж нэг холилдож орж ирээд байна л да. Миний давмгайлан хэлэх гэж байгаа мессежээр бол та хэн нэгэнтэй муудалцсан, маргасан, санал нийлэхгүй байгаа тохиолдолд та өөртөөхөө яваад хууль шүүхийн байгууллагаар шийдээд тэгээд энэ нь болохоор таны хүсэл биелээд та үнэн мөнийг олоод та тэнд ялалт байгуулнаа. Эрх мэдэл бүхий байгууллага таны талд шийдвэрийг гаргана гэсэн. За тийм уншлага боллоо. За би дахин өөртөө нөгөө нэг эмхэл цэгцлэхийн тулд ингээд нөгөө нэг нуршууч юм шиг ингээд давтан уншчлаа шүү. Тэгээд ойлгож хүлээж аваарай. За энэ хүмүүст минь өгөх зөвлөгөө байна уу? Mr. Forest ураг картаас өгөх зөвлөгөө анхааруулга ямар нэгэн голчлон хэлэх үү мессеж байна уу? Яг том хөзөрч байна. За. Хаад энэ олон хөзөр доторсгүй юм гайхалтай байна. Өөрөө хүртэл гайхаа сууж явах юм. Энэ ч одоо 70-80 хөзөр байгаа шүү. Гэтэл дахиад нэгдүгээр сонголтын дээр та магадгүй нэгдүгээр сонголтыг сонгох уу, энэ 3 дугаар сонголтыг сонгох уу гэж жоохон эргэлдсэн байх. Тэгээд ижил тийм зөвлөгөө мессеж гарч ирд юм байна бас. Тэгэхээр одоо энэ цаг мөчид болж байгаа бүхэн болвол одоо цэцгэлнэ, урганаа, өснөө, таны зүг байх болно гэсэн мессеж ирж байна. За та энэ мессежийг англи хэл дээр байгаа. За би бол хөзрийн уншлагаас бусдаа хөзөртэйгөө одоо tagad өдөөцүүлээд өдрөмжөөр уншлага хийсэн байгаа. Та хэрэг англи хэлд сайн бол энэ хөзрийн энэ мессежийг хүлээгээд аваарай. Энэ танд илгээгдсэн 22 ертөнцөөс ирсэн хөр мессеж үг байна бас. Анхааруулга зөвлөмж мессеж байна. За энэ удаагийн уншлага маань ингээд өндөрлөө. Танд миний мессежийг сонссонд баярлалаа. За таны энэ өдрийн ажилд амжилт хүсье.